Сайн байцгаана үзэгчдээ, парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон зарим үйл явдлуудаас таймлан танилцуулах гэж байна. За эхний үйл явдал бол Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн дагуу импичментээр өнгөрсөн 7 хоногт огцруулсан тухай бид өмнөх таймдаа бол та бүхэндээ мэдээлж байсан. За тэгвэл энэ үйл явдлаас үргэлжлээд энэхүү ерөнхийлөгч импичментээр огцруулсан тулд ус улсын хуулийн дагуу 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ёстой болсон. За ингээд энэхүү үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн дараагаар засгийн газар хуралдаад энэ 7 хоногийн ихээр тус улсын ээлжид бус ерөнхийлөгчийн сонгуулийн товыг аль бие ёсоор товлож зарлан танилцуулсан юм аа. Өмнөд Солонгосын Йонхап агентлагаас даваа гарагт мэдэгдснээр ээлжид бус ерөнхийлөгчийн сонгуулийг урьдчилсан байдлаар 6 дугаар сарын 3-ны өдөр явуулахаар тогтож байгаа гэдгийг мэдэгдсэн. За засгийн газрын албан их сурвалжийн мэдээлснээр энэ 7 хоногт явагдах кабинетийн уулзалт хоралдааны үеэр энэ тавыг аль бие ёсоор баталгаажуулах болно гэж даваа гарагт бол мэдэгдэж байсан байгаа. За мөн тус улсын ерөнхий сайд ерөнхийлөгчийн үүргийг төр гүйцэтгэгч Хан Доксуг мягмар гарагдсан газрын хуралдааныг зохион байгуулж энэ үеэрээ ээлжид бус ерөнхийлөгчийн сонгуулийн давыг батлахаар бол төлөвлөж байгаа гэж мэдэгдэж байсан бол мягмар гарагийн засгийн газрын хуралдаанаар ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуулийг аль бие ёсоор 6 дугаар сарын 3-ны өдөр явуулахаар тогтсон байгаа. За тус улсын үндсэн хуулийн шүүх Юн Сук Ёлыг импичментээр огцруулахыг санал нэгтэйгээр дэмжин албан тушаалаас нь огцруулснаас 4 хоногийн дараагаар энэхүү ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуулийг товллоо. За 2027 оны 5 дугаар сард явагдах хуваарьтай байсан Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн энэхүү Юн Сук Ёлыг албан тушаалаас нь огцруулсантай холбоотойгоор 2 жилийн наан буюу 25 оны 6 дугаар сарын 3-ны өдөр бол зохион байгуулагдахаар болж байна. За мөн ерөнхийлөгчийн сонгуульд явагдах энэхүү 6 дугаар сарын 3-ны өдрийг зөвхөн энэ жил олон нийтийн амралтын өдөр болохоор тогтсныг мөн засгийн газраас мэдэгдсэн юм а. За энэхүү сонгуулийн тов аль бие ёсоор гарснаар Өмнөд Солонгосын улс төрийн намуудын нэр дэвшигчээ сонгох нам доторх сунгаа бол эхлээд байна. За сөрөг хүчний арчилсан намын дарга EJ-ийг албан тушаалаас өгч буун улмаар нэрээ дэвшүүлэх тухайн Өмнөд Солонгосын хэвлэлүүд бол мэдээлэлд байгаа. За эрх баригч ард түмний хүч нам мөн даваа гарагт сонгуулийн менежментийн хороогоо бол байгуулад байгаа ийм үйл явдлууд бол ар араасаа өрнөсөн. За Бүгд найрамд Солонгос улсын үндэсний сонгуулийн хороо өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Юн Сук Ёлыг огцруулах шийдвэр гарсны дараагаар ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг бол мөн эхлүүлсэн. За тус улсын хуулийн дагуу ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвшигчдийг сонгуул явагдах өдрөөс хамгийн багадаа 30 хоногийн өмнө төрийн албанаас бол буусан байх ёстой гэдэг ийм хуультай. За ийм нэр дэвшигчдийн хувьд төрийн албанаас гарах эцсийн хугацаа 5 дугаар сарын 4-ний өдөр бол болж байгаа юм а. За түүнчлэн нэр дэвшигчид 5 дугаар сарын 11-ний дотор үндэсний сонгуулийн хороонд бүртгүүлж сонгуулийн сурталчилгааны албан ёсны кампанит ажлаа эх сарын 12-ны өдрөөс эхлүүлэх ийм хуваарууд бол гараад байна. За ээлжид бус сонгуульд ялж сонгогдсон шинэ ерөнхийлөгч өмнөх төрийн тэргүүнээс ерөнхийлөгчийн албыг шилжүүлж авах тусгай баг байгуулалгүйгээр шууд албандаа таараа өргөж орох юм байна. За Өмнөд Солонгосын ерөнхий сайд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Доксу энэ удаагийн сонгуулийг шудраг, ил тод нээлттэй явуулж ард иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө үндэсний сонгуулийн хороотой ойр хамтран ажиллахыг өөрийн засгийн газрын дотоод яам болон бусад холбогдох яамдууд, яамдын сайд нарт бол уриалсан ийм мэдээллийг бол бас мягмар гарагт хийсэн юм а. За энэхүү өнгөрсөн 7 хоногт цэргийн онц байдал хууль бусаар зарлж хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар импичментээр албан тушаалаас нь огцруулсан Юн Сук Ёлыг албан тушаалаас нь буулгасны дараагаар Өмнөд Солонгос улс яарвчлан ээлжид бус ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах үйл ажилдаа энэхүү ороод байна. За тус улсын 2027 он зохиогдох ёстой байсан ерөнхийлөгчийн сонгуул 2 жилээр наашилж энэхүү 25 оны 6 дугаар сарын 3-ны өдөр явагдахаар тогтлоо.
За энэ 7 хоногт бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотын нэгэн шөнийн клубын дээвэр нурсны улмаас олон зуун хүн ам өргөцсөн бас юм харамсалтай үйл явдал болсныг бид тойм хөтөлбөрөөр онцолж байна. За тус улсын нийслэл Санто Доминго хотын Jet Set хэмээх одоо шөнийн клубын дээвэр нурсны улмаас анх бол 98 хүн амиа алдаж 150 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар бол тус улсын албаныхны зүгээс мэдээлж өгсөн ба. За тухайн үед даваа гарагт одоо мигмар гарагт одоо аврах ажиллагаа үргэлжилж байна. За амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэх мэтээр бол мэдээлж байсан. За нурсан дээвэрт дарагдаж амиа алдсан хүмүүсийн дунд 51 настай орон нутгийн захирагч, за мөн бейсболын од тамирчин асан Октавио Дотелд багтсан. За түүнийг нуранганд ороос гаргаж эмнэлэгт хүргэх замд бол амьсгал хураасан гэж мэдээлж байсан. Мөн Доминикан улсын одоо Монте Кристи мужийн захирагч Нельси Круз бол бас дарагдаж нас барсан гэсэн мэдээлэл бол өгсөн ба. За Jet Set клубын дээвэр нурсан хэрэг явдал орон нутгийн цагаар одоо даваа гарагаас мигмар гарагт шилжих шүн буюу одоо мигмар гарагийн 1 цагийн орчимд алдартай дуучин Руби Перезийн тоглолтын үеэр бол болсон. За тухайн дуучин нурангад дарагдсан хүмүүсийн дунд бол байгаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мөн мэдээлж ирсэн юм а. За дээвэр нурах үед шөнийн клубт олон зуун хүн байсан. Нуранганд ор дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаанд бол 400 орчим аврагч оролцож байгаа гэж мэдээлж ирсэн ба. За аврах албаны дарга Хуан Мануэль Мендес дээврийн нуранганд ороос олон хүнийг амьдаар нь гаргаж авах итгэл найдвартын одоо цаг хугацаатай уралдан аврах ажиллагааг бол явуулж байна хэмээн одоо мигмар гарагт бол мэдэгдэж байсан. За Jet Set клуб нь бол одоо 7 хоногийн даваа гараг бүрийн үдэш шүн одоо дуу хөгжмийн тоглолт хүчлэгийн арга хэмжээг зохион байгуулдаг нийслэл Санто Доминго хотын одоо ийм алдартай шөнийн клуб байсан юм байна. За клубын дээвэр нурсан шалтгаан бол одоо хүртэл тодорхой болоогүй байгаа. Шалтгааныг олж тогтоохын ажил бол үргэлжилсээр байгаа. За бүгд найрамдах Доминикан улсын ерөнхийлөгч Луис Абинадер хохирогчдын гэр бүл төрөл төрөсдөд бол эмгэнэл илэрхийлсэн. За анхандаа нурангад 98 хүн одоо дарагдаж амь өргөцсөн талаар холбогдох албадын зүгээс мэдээлж байсан бол ирж хайх аврах ажиллагааны явцад мигмар гарагийн үдээс хойш нэг ч хүн амьд одоо үлдээгүй амьд олдоогүй буюу энэ 7 хоногийн лав гарагийн үдшийн байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 184 болж нэмэгдсэн гэж хэлсэн бол одоо тойм хөтөлбөр танд хүрч байгаа энэ баасан гарагийн одоо байдлаар бол 200 гаруй хүн одоо амиа алдсан гэсэн мэдээллийг тус улсын эрх баригчдын зүгээс бол өгöd байгаа юм аа. За аврах албаны дарга Хуан Мануэль Мендесийн мэдээлснээр 4-р сарын 8-ны өдрийн 15 цагаас хойш нэг ч амьд хүнийг нуранганд ороос гаргаа авч чадаагүй гэсэн мэдээлэл бол өгсөн ба. За тус улсын ерөнхийлөгч Луис Абинадер хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үүднээс мигмар гарагаас эхлэн 3 хоногийн хугацаанд үндэсний хэмжээний гашуудлыг одоо зарласан. За онцгой байдлын албаны зүгээс амиа алдсан, сургуу болсон, бэртэж гэмтсэн хүмүүсийн талаар гэр бүл төрөл төрөсчдөд мэдээлэл өгөх зорилгоор тусгай одоо энэ утсыг бол ажилуулж эхэлсэн гэдэг бол мөн мэдгдсэн. За энэхүү дээвэр нурсан одоо тухайн одоо зарим нэг орон нутгийн хэвлэлүүдийн бичснээр бол яг дуучин одоо Руби Перезийн тоглолтын үеэр гинэт цахилгаан тасарсны дараагаар одоо дээвэр нурсан гэсэн ийм одоо мэдээллийг бол бичсэн байгаа юм а. За энэхүү одоо бүгд найрамдах Доминикан улсын нийслэл хотын шөнийн клубуд дээвэр нурж 200 гаруй хүн амиа алдсан юм харамсалтай үйл явдлын 7 хоног тохиоллоо. За энэ 7 хоногт Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нэгэн сонирхолтой мэдээллүүдийг одоо мягмар лав гарагуудад дараагаас нь хийлээ. За Оросын талд дайтаж байгаа Хятадын 2 иргэнийг Украины зэвсэг төвчнийхэн олзолж авсан талаар тэрээр мягмар гарагт мэдээлэл хийсэн юм а. За ингээд Украины засгийн газар одоо энэ асуудал дээр Хятадын талаас тайлбар шаардж байгааг бол тэрээр мэдгдсэн. За мягмар гарагт нийслэл Киев хотноо зохиогдсон одоо хэвлэлийн баг хурлын үеэр тэрээр дээр 2 Хятад цэргийг Украины зэвсэг төвчнийхэн зүүн Донецк мужаас олзолсон. За тэдэнтэй хамт мөн өөр 4 Хятадын иргэн Оросын талд бол дайтаж байсныг мэдээлсэн ба. Зеленский Хятадын иргэд Украины газар нутаг дээр дайтаж байна. Энэ бол Украин улс түншүүдтэйгээ ярилцаж хэлэлцэх ёстой маш чухал яаралтай асуудал гэж би хувьдаа бодож байна гэсэн юм байр суурийг илэрхийлсэн. За мөн тэрээр энэхүү асуудал дээр Америк нэгдсэн улсыг анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг нэмчилсэн. За Зеленский Киевд альчилсан Бельгийн ерөнхий сайд Барт де Веверийн хамт хэвлэлийн баг хуралд
оролцох үеэрээ одоо энэхүү мэдээллийг бол хийсэн юм. За харин түүнтэй хамт одоо хэвлэлийн байгууллагад оролцсон Бельгийн ерөнхий сайд Украин улсад 2025 онд 1 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ гэдгээ бол давхар мэдэгдсэн юм а. За Украины төрийн тэргүүн дараагаар нь өөрийн X хуудсанд оруулсан нийтлэлдээ Оросын цэргүүдийн хамт өшөө олон хятадын иргэд Украины эсрэг дайтаж байгаа тухай мэдээлэл түүнд байгаа. За Украины тагнуулын болон аюулгүй байдлын албатууд энэ талаар бол мөрдөн шалгаж байгаа талаар бичсэн. За тэрээр хятад улс нь Иран болон Умар Солонгосын араас Оросын холбооны улсад цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлж буй 3 дахь улс болох болно гэд өөрийн дипломат албаных нь Бээжинтэй яаралтай холбогдохыг үүрэгдэх болно гэсэн юм нийтлэлийг бол бичсэн байна. За түүнээс гадна Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига мөн дээрх асуудлаар X хуудсандаа бол нийтлэл оруулсан. За хятадын инхийн төлөөх байр суурийг тэрээр асуун шалгаж Нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүний хувьд хүлээж буй үүрэг хариуцлага итгэл найдварыг бол алдагдуулж байна хэмээн одоо бичсэн байна. Түүнчлэн Украин дахь бүгд найрамдагтад ард улсын хэргийг түр хамаарагчийг дуудаж энэ тал дээр тайлбар өгөхийг шаардсан талаараа дурдсан юм а. За тухайн үед мягмар гарагт бол хятадын талаас энэхүү асуудлаараа шууд хариу тайлбар бол огт хийгээгүй. За Бээжингийн зүгээс одоо хүртэл Оросын тал цэрэг зэвсгийн тусламж үзүүлсэн тухай ямар нэгэн баримт нотлохоо бол байхгүй байсаар байгаа. Харин Оросын холбооны улс болон Украин улсууд бол энэ 2022 онд одоо Оросын талаас Украинд халтан довтлсон энэ дайн ихснээс хойш хоёр тал хоёулаа бол гадны иргэдийг хөлсний зэрэгээр элсүүлж одоо авахыг бол зөвшөөрсөн. Энэ өнгөрсөн одоо 3 жилийн хугацаанд бол аль тал нь гадаад улс орны иргэдийг хөлсний зэрэгээр бол элсүүлж авсан байдаг. За ингээд цалинтайгаар одоо энэ хоёр улсын талд дайтаж байгаад амиа алдсан олон гадны иргэд бол байдаг. За бүгд найрамдагтад ард улсын хувьд бол Украины дайн ихснээс хойш Оросын холбооны улсад дипломат дэмжлэг тусалцааг үзүүлж худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлсээр ирсэн улс юм. За Москва Бээжингийн зүгээс бол хоёр талын харилцааг улам бэхжүүлсээр байгаа ч цэрэг зэвсгийн дэмжлэгийг бол одоо үзүүлсэн баримт нотлохоо бол байдаггүй. За энэ үеэр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Орос Америкийн яриа хэлцээний талаар бол мэдээлэл хийсэн байгаа. Тэрээр хоёр талын ажлын төвчний ээлжид яриа хэлцээ энэ 7 хоногийн буруу гарагт Туркийн Стамбул хотноо зохион байгуулагдана гэдгийг бол мягмар гарагт мэдэгдсэн. За энэхүү одоо техникийн төвчний яриа хэлэлцээ Стамбул хотноо буруу гарагт бол явагдаж өндөрлсөн байгаа. За гэхдээ энэ бол дөнгөж одоо Орос Америкийн техникийн төвчний бол яриа хэлэлцээ байгаа. За маргааш нь буюу 5 гарагт харин Зеленский Оросын талд дайтаж байгаа хятадын иргэд болон мөн Украин Америкийн ашигт малтамлын гэрээний талаар бол дахин мэдээлэл хийсэн байна. За тэрээр Оросын талд хятадын 155 иргэн дайтаж байгааг Украины тагнуулын алба олж тогтоосныг бол мэдээлсэн. За Украины тагнуулын албаны зүгээс танилцуулсан хятад иргэдийн жагсаалтад багтсан ихэнх хүмүүс Оросын зэвсэг түвшний өөр одоо цэргийн ангиудад хуваарлагдаж ихэнх нь бол одоо доогуур цолтой байсан талаар Америкийн CNN агентлаг мэдээлсэн байгаа. За тэдгээр хүмүүс Оросын холбооны улсад Москва хотод ирж 3-4 одоо 7 хоногийн хугацаанд 3-4 хоногийн хугацаанд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орж 1-2 сарын хугацаанд цэргийн бэлтгэлд хамрагдсныгаа дараагаар Украины нутаг дэвсгэр дээр дайтаж байна хэмээн Зеленский хэлсэн. За Зеленский хятадын одоо өмнө мэдэгдсэн тэр хоёр иргэнийг олсон тухай мэдэгдэлтэй тэднийг биедээ хятадын иргэний пассворт, банкны картууд болон хувийн мэдээлэл бүхий баримтчгүүдээ авч явсныг онцолсон. За харин 5 гарагийн мэдэгдэлтэй тэднийг Украины олонний цэргүүдээр солилцоход бэлэн байгаагаа бол нэмжэлсэн юм а. За хятадын иргэд Оросын талд дайтаж байгаа асуудал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар хийгээс татгалцсан бол хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч хятадын иргэд Украинд тулалдаж байгаа гэх мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд уг асуудалтай холбогдлолтойгоор Украин дахь нөхцөл байдлыг яг одоогоор бид судалж байна гэсэн ийм мэдээллийг бол хийсэн байна. За Украины төрийн тэргүүн мөн Украины техникийн баг Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод очиж ашигт малтамлын гэрээний асуудлаар Америкийн талтай хэлэлцээ их талаар 5 гарагт мэдэгдсэн байгаа. За түүний хэлснээр Украины багийг тус улсын эдийн засгийн дэд сайд Тарас Качка удирдах болно гэж мэдэгдсэн. За Украин Америкийн ашигт малтамлын гэрээний асуудлаар ажлын төвчний уулзалтад Украины эдийн засгийн яам, гадаад харилцааны яам, хууль зүйн яам, сангийн яамны төлөөлөгчдөөс бүрдсэн хэлэлцээний баг оролцох бөгөөд энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Америкийн нэгдсэн улсад ажлал тухай мэдээллийг их сурвалжууд өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл баасан бям гаригуудад энэхүү уулзалт Вашингтон хотноо явагдах болно. За таймын төгсгөлд энэ 7 хоногийн одоо хамгийн гол үйл явдал болох Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн одоо дэлхийн 60 гаруй улс оронд тогтоосон харилцан тэгш тариф нэрээр тогтоосон одоо импортын өндөр хувийн татварыг 90 хоногийн хугацаагаар хойшлуулж байгаа шийдвэрийг бид онцолж байна.
За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт бол одоо зарлж энэ 7 хоногийн 5 гарагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчлэхээр болоод байсан харилцсан тэгш тарифыг одоо импортын харилцсан тэгш тарифа 90 хоногийн хугацаагаар хойшлуулж байгаагаа энэ 7 хоногийн дундуур мэдэгдсэн юм а. За Америкийн нэгдсэн улстай худалдаа хийдэг 60 орчим улс оронд харилцсан тэгш тариф нэрээр ноогдуулаад байсан импортын өндөр тарифыг хурааж эхлэх яг тэрхүү өдрөө тэрээр бодлого шийдвэрээ өөрчилсөн байгаа. За улс орнууд худалдааны яриа хэлцээг өргөжлүүлэн явуулж байгаа гэдэг шалтгаанаар үндсэн 10% харилцан тэгш тарифыг хэвээрнүүлдэж нэмэлт тарифыг бол тэрээр инхүү 3 сарын хугацаанд хойшлуулад байна. За Трампын мэдэгдлийн дараахан Америкийн нэгдсэн улсын сангийн төрийн наримчгийн дарга Скотт Бессент дэлхийн 70 гаруй улс оронтой худалдаа болон тарифын асуудлаар ярилцээ одоо явуулж эхлээд байгаа ба импортын тарифыг түр хойшлуулсны дараа дээрх одоо тоо улам нэмэгдэнэ гэж одоо бодож байгаагаа тэрээр хэлсэн юм а. За Америкийн нэгдсэн улсын сангийн төрийн нэрмэгчийн дарга Скотт Бессентийн мэдэгдснээр харилцан тэгш тарифыг 3 сарын хугацаанд хойшлуулсан бодлогын өөрчлөлт нь олон улсын хөрөнгийн зах зээл одоо унсын явдалтай бол огт хамааралгүй гэсэн байр суурийг хэлсэн. Харин сөрөг хүчний арчсан намын гишүүн Сенатч Чак Шумер дээрх одоо Трампын шийдвэрийг Трамп бодлого төлөвлөгөөнөөс бол ухарч байна. Энэ бол сайн зүйл юм а хэмээн одоо шүүмжилсэн маягтайгаар бол хэлсэн юм а. За Трампыг шийдвэрээр танилцуулсан сэтгэн цагийн дараагаар Америкийн хөрөнгийн зах зээлд огцсон өсөлт ажиглагдсан. Жишээлх юм бол S&P 500 индекс 5 гаругийн үдийн арилжаагаар 7% өсөлттэй байсан бол одоо арилжаа хаагдах үед 9.5% өсөлттэй арилжаа хаагдсан байгаа. За түүнчлэн арилжаа хаагдах үед Америкийн Nasdaq индекс 12%, Dow Jones индекс 7.8% өсөлтийг бол тус үзүүлсэн юм. За түүнчлэн харилцан тэгш тариф ноогдуулах тухай анхны мэдээлэл хийх үед хувьцааны ханш нь огцон мунаад байсан томоохон компаниудын ханшч өсөд байгаа. Жишээлхэд Nike компани хувьцааны ханш 11%-аар, Apple компани хувьцааны ханш 15%-аар бол өссөн. За Трамп өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд нийтлсэн мэдээлэлдээ түүний тарифын бодлогыг эсэргүүцэж хариу арга хэмжээ аваагүй улс орнуудын импортын тарифын нэмэгдлийг 90 хоногийн хугацаанд хойшлуулж байна нэмээ онцлон мэдэгдсэн юм. Харин Америкийн нэгдсэн улсын импортын эсрэг 84% одоо тариф ноогдуулах хариу арга хэмжээг авсан хятад улсын импортын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах тарифын хэмжээг 125% болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн бол энэ 7 хоногт гаргасан. За тэгвэл үргэлжлээд энэхүү одоо хятадын эсрэг тогтоосон тарифын хэмжээ 145% болж одоогийн байдлаар нэмэгдээд байгаа юм а. За иргэн сануулхад энэ оны ихэр Трамп хятадын импортод 20% нэмэлт татвар ноогдуулсныхаа дараа 34% тариф нэмж ноогдуулсан бол хариуд нь хятад улс Америкийн импортод мөн ижил 34% тарифыг ноогдуулсан. Үүнийх нь хариу болгож Трамп хятадын импортод 50% нэмэлт тариф ноогдуулж байгаагаа мягмар гарагт мэдгснээр хятадын импортын бараа бүтээгдэхүүн ноогдуулсан Америкийн нэгдсэн улсын тарифын хэмжээ 104% болсон бол Бээжингийн зүгээс дуустал хүртэл надад тулалдах болно гэд Америкийн импортод ноогдуулсан тарифын хэмжээгээ 34%-аас 84% болгож нэмэгдүүлсэн. За тэгвэл цагаан ордноос дахин одоо 20%-ийг нэмээд ингээд нийтдээ хятадын импортын бараа бүтээгдэхүүн ноогдуулсан тарифын хэмжээгээ одоо 145% болгож нэмэгдүүлж байгааг бол зарласан юм а. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол сэтгүүлчдэд хандаа хийсэн мэдээлэлдээ эхний хэлэлцээрүүд бол маш ойрхон байна гэж бодож байгаа. За хятад улс эцэст нь хэлэлцээрийн ширээний ард сууна гэдэг ийм өөдрөг хүлээлттэй байгаагаа тэрээр хэлсэн байна. За мөн Трамп өөрийнхөө татврын бодлоготой холбоотойгоор одоо бас Америкийн нэгдсэн улсын шилжилтийн үеийн хүндрэлтэй бол нүүр тулж байгааг хүлээн зөвшөөрч байгаа гэдэг бол мэдэгдсэн. Гэхдээ тэрээр Америкийн эдийн засаг нь одоо сайн байгааг онцолж зарим нэг асуудал гаргаж эцэстээ бүх зүйл сайхан болно гэсэн тийм өөдрөг төсөөллийг бол хэлсэн юм а. За харин Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан хэдийн төлөвийн мэдээлэлээр дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний хооронд худалдааны харилцаа муудсаар байх юм бол тэдний худалдааны хэмжээ 80% буюу 466 тэрбум $400 хүртэл буурах магадлалтай гэдгийг бол одоо мэдээлээд байна. За ингээд одоо энэ нийт 145% тарифтай нүүр тулаад байгаа. Трампын тарифын бодлогыг эсэргүүцэж байгаа бүгд найрамд хятад ард улс мөн энэ 7 хоногийн дундуур Европын холбоотой одоо хамтран чөлөөт худалдааны системийг хамгаалахад хамтран ажиллах нь одоо чухал гэдгийг бол онцлон тэмдэглэсэн байгаа. Цаашдаа Америкийн ерөнхийлөгчийн бодлогын эсрэг хамтран ажиллана гэдгийг бол хоёр талаас мэдэгдсэн юм а. За олон улсын хөрөнгийн зах зээлийн шинжээч Трампыг импортын тарифын нэмэгдлээ хойшлуулах нь тодорхой байснаас гадна мөн түр хойшлуулаад байгаа 90 хоногийн дараач тарифын нэмэгдлийг үргэлжлүүлэхгүй гэсэн юм байр суурь илэрхийлж байна. Гэхдээ Трампын харилцан тэгш тариф ноогдуулсны дараа олон улсын эдийн засаг худалдаа хөрөнгийн зах зээлд үүссэн цочрол 90 хоногийн дараа дахин давтагдаж тодорхойгүй байдал үүсгэхгүй гэх баталгаа байхгүй байгаа юм а.
Та бүхэндээ дэлхийн тойм хөтөлбөрийн шинэ дугаарыг хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.